Дөрөвдөрсөн. За сходор аймаг тусламжийн анхаарчны шүүхийн шүүх хуралдааны эсрэг мэдгтэй. За өнөөдөр хуралдаанаар за сходор тус шүүх 2025 оны 4-р сарын 15-ны өдрийн 434 дугаартай шүүгчний ахрамжийг эсвэгшүүлж нэхэмжлэгч нарын итгэмжлсэн төлөөлөгч амар жаргалын гаргасан гомдлыг хэлцэнэ. Нарийн бичиг дараас эвтрээ илтгэе оролцогчнор сууж болно. За амар жаргал түүний өмгөл суянаар миний ярьж байгаа сонсогдож байна. Яагаад таригаад зарим хүмүүс сонсогч байна. За шүүх хуралдааны эрсдэлтэй холбоотой санал байна. Эрсдэлтэй холбоотой санал байна. За нэхэмжлэгчийн итгэмжлсэн төлөөлөгчийн биеийн байцаалтыг авъя. Хаана хэдэн он төрсөн бэ? Амар жаргалаа. Яасан мөгнө? Биеийн байцаалтаа танилцуулна уу? Та хаана хэдэн он төрсөн бэ? Хэдэн яасан? Биеийн байцаалтаа танилцуулна уу? Хаана хэдэн он төрсөн бэ? 1987 баруун он төрсөн. За хэдэн настай вэ? Яриан таслалтаас болдгүй. Хэдэн настай вэ? Хэдэн настай вэ? Одоо 38-тай. За боловсрол мэргэжил хаана ямар ажил хийж байна? Тэгээд боловсролд одоо Начин заахтай компанид эдийн засгаар ажилладаг. За хаана орсон сууж байна? Хаана юм уу? Хаана? Баянзүр дугаар 31 дугаар хороо. Жанжаа 22-413. За регистрийн дугаар ургийн овог эцгийн нэр. Үл ус хамар жараа дэдио 87032161 Одмоо. За нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн итгэмж зөвлөгч өмгөөлөгч биеийн байцаалт шүүгдэл эрхлэх үнэхийн дугаараар танилцуулъя. Монгол улсын холбооны гишүүн өмгөөлөгч Дэвсгэрмгийн туяан үнэсний дугаар 3314. За өнөөдрийн шүүх хуралдааны Сходор аймаг дахь сумнуудын анхаарчны шүүхийн шүүгч Баярбаатар даргална. За шүүх бүрэлдэхүүнд ерхий шүүгч Насан буян Хинтээ аймаг дахь сумнуудын анхаарчны шүүхийн шүүгч Энхбаатар нарыг оролцуулан за нарийн бичгийн дараагаар мөнх жаргал нарыг оролцуулан шүүх хуралдааныг хийж байна. За шүүх бүрэлдэхүүн болон оролцогч нартай гэрүүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн асуудлыг шийдвэрлэхэд ашиглагын зөрчил байна гэвэл шүүх бүрэлдэхүүн оролцогчоос татгалзах хэрэгтэй. За итгэмжлэн төлөөлөгч татгалзал байна. Багбай. За өмгөөлөгч татгалзал байна. Багбай. Нарийн бичгийн дараа шүүх бүрэлдэхүүн татгалзал. За итгэмжлэн төлөөлөгч амар жаргал та гомдлынхаа үндслийг тайлбарлая. Гомдлоо танилцуулна уу? Шүүхэд гаргасан гомдлоо танилцуулаарай. За энэ яриасан таслалтад юусоо болохгүй байна. Би ярьсан шүүгчээс өмгөөлөгчөөр яриулчих үү? За болно. Байна уу? Өөрөлдөө баруун сумын 3 бас 90 октын уур тавьж байрлагтай датаа 2.2 хавлаас орон сууцны институтын маргаан үйлчлэл ингээд тэргүүлдэг амар нэгдээс 2 хүн одоо тус шүүгт нэхэмжил гаргаад тэр нэхэмжлэлд амар жаргал нарын 7 иргэн үнэлж гээд өөрчлөлтөөр би шаардлагатай өөрчлөлтөөр тэгээд үнэлттэй тогтоолыг хийн би дахин шаардлага одоо нэмэгдүүлсэн. Яг бол энэ одоо Ахмадбаатар гэдэг хүн нь үл нарийн эд бүгд одоо юу харж хамгаалж байх ёстой одоо хурц төлөвлөлтийг үүсгэж
одоо их хайрыг тагсан байнаар цохрын гадраас тогтоол байдаг. Тэр тогтоолыг үндэслээд үндэслэж юу бидээс шаардлага нэмэгдүүлсэн. Одоо хин Ахмадбатар хин нарийн Ахмадбатар оюун бичгийн нарийн 2002 оны 8 дугаар сарын 947 дугаартай нэвтрүүлгийн хүчин төгөлд тусалсан тогтоолын Ахмадбатар энэ оюун бичиг мөнх эрдэнэ нарийн хооронд 2007 оны 1 сарын 23-нд байгуулсан улсын хэрэг хүчин төгөлд тусалсан тогтоол мөнх эрдэнэ амар мэд нарийн 2008 оны 10 сарын 6-ны өдрийн байгуулсан бэлтгэл хүчин төгөлд тусалсан тогтоол гэсэн гурван шаардлагаар энэ юунийг хүчин төгөлд тусалсан тогтоолын энэ үеийн 56 нэг зарлах хүчин төгөлд тусалсан тогтоолыг бид даасан шаардлагыг нэмэгдүүлсэн чинь юу ах Хосхохийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 340 дугаартай захирамжаар нэмэгдүүлсэн шаардлага хүлээх авах татгалздаг. Тэр шаардлага дээр бид авсан татгалзал дээр юу гэдэг вэ? Татгалзлыг үнэлгээ болохоор юу гэдэг вэ? Бид шаардлага гарсан гүйцэтгэл амар жаргалын дээд нэмэгдүүлсэн шаардлагууд нь төс шүүхэд үйлчлэн иргэний сэдвийн маргааны зүйлээр өөр зүйлүүдийг тогтоох мөн тус хэдийн оролцогчдод өөр хүмүүсийн хооронд үүсгэх хэсгийг хүчин төгөлдөр бусдад тооцох агуулгатай байна. Энэ шүүхэд үүсгэх иргэний хэрэгт маргааны зүйлээ энэ талаар шаардлага гаргах бие даасан шаардлага гарсан үйлчлэлийг нэвтрэх их үүрт нийцэхгүй. Иргэний хэрэгсүүчнээс хоёрдугаар зүйл 62 дугаар зүйлийн 62-ийн 4-р заалтыг тусгаж үлдсэн гэж шүүхэлтэй. Энэ бие даасан шаардлага гарсан үйлчлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг шийдвэрлэгээд энэ нь одоо дахин гонцгой ихгүй гэдэг. Одоо маш хүчийн энэ дахин гардаг. Энэ 25 оны 3 дугаар сарын 340 дугаартай. Тэгэхээр амар жаргал нарын одоо үйлчлэл тусгал дахин нэгэн гардаг. Нэгэнчлэрээ ядчихсан Ахмадбатар оюун бичиг мөнх эрдэнэ амар мэд нарын юугаар харилцаж татаад одоо нүдээс энэ хэсгүүдийг хүчин төгөлд босгосон тогтоолцохоор ихэнхэл гаргасан. Ихэнхэл уг нэгэнлэлээ шүүх хүлээж аваад одоо хүлээж авах татгалзсан захирамжаар гаргадаг. 25 оны 4-15 өдрийн 434. Тэр захирамжийнхаа үндэсний юу тодорхойлдог тодорхойлдог гэхээр энэ тус хэсгийн шаардлага төл үндэсний талаар тэргүүлэх амар манд нарийн нэгэнтэй Скотер аймгийн баруун улс баг 90 орчим улс байгууллагад 72.2 метр квадрат зөвхөн орон сууцны зорилттой 3 өрөө байшин 0.7 га газрын хуучин мөн болохыг тогтоох нэгэнтэй бид даасан шаардлага гарсан үйлчлэл тэр нарын улсын бүтээн зүйлс толгойдсон гарсан Скотер аймгийн баруун улсын 3 дугаар баг чулуу удамжин 10 хайд байдаг. Энэ дугаартаа бүсгэлтэй 56 метр квадрат халбаатай хувийн орон сууцны зорилттой үйлчлэх эд хөрөнгийн үйлчлэлээр тогтоох мөн амар мэд зэрэгцэх нарын ийм дугаартаа бүсгэлтэй Скотер аймгийн баруун улсын 3 дугаар баг 90 орчим улс иргэд хайд байдаг 72.2 метр квадрат халбаатай 3 өрөө хувийн сууцыг давхуудад нь бүтгсэн энэ хууль бус болохыг тогтоогож дугаартаа хүртэх үйлчлэл эд хөрөнгийн ишийн гацлыг хүчингү болгуулсан нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг чанар шийдвэрлэх ажлаа явуулж байгаа бөгөөд ихэнхдээ үгээ удирдсан нь тул бие даасан шаардлага гарсан үйлчлэлээр орж байгаа тогтоож байна. Энэ иргэний хэрэг шүүх чанар шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65-ын 1-7 заасан зохицын мангад байгаа зүйл ба түүний нэгэнсийн талаас өөр иргэний хэргийг чүн шийдвэрлэх байгаа бол ихэнхдээ хүлээж авах татгалзсан гэж заасан дагуу тус нэгэнсийн хүлээж авах татгалзсан үндэстэй байна гэдэг. Ийм хэлээд одоо шийдвэр одоо бодромж биеийн одоо нэгэн ямар бодлого юм бэ? Бас ахихгүй бодлого юм. Тэгээд ингэж үсэндээ яаж нэг хоёроо өөрөө ингэж яаж тэгэхээр нөгөөтэн дээр нь энэ нэгэнтэй шаардлага юугүй хамаарахгүй гээд одоо тэр өмнө би даасан шаардлага гаргаж байгаа тэр хэрэгдээ энэ хамаарахгүй гэж шийдчихээ дараад нь дахиад дараагийнхаа
нэмэлт хүлээж авах процедурыг өмнө одоо энэ хэрэгтэй шийдвэрлэж байгаа учраас энийг хүлээж авахгүй байдаг. Хоёр ингээд нэхэлтэй хүлээж авахгүй би даасан одоо шаардлага хүлээж авдаг. Ийм дахин гараад байна л да. Тэгээд энэ дээр яг ихэд одоо амар бэнтэй бол яг энэ шүүд энэ гарахын хэмжээ дээр амар бэнтэй харилцсан. Амар бэнтэй бол энэ хинээс мөнхөөс амар мэд рүү бидний ирэх шийдэл дараа юм. Тэгэхээр бидний нэр маань яг тийм эхнийгөө 276 нийт заасан бидний нэр маань өөрөө нэг талын буюу бидний зүйлсээр илэрхийлж байдаг учраас амар мэдийг бол танилцж чадахгүй байх. Одоо шиг тийм ээ орцуулахгүй байх энэ хэлсэн юм дээр амар мэдэд бол хамааргүй амар мэдэд харж чадахгүй байх юм бол боломжтой. Яг л энэ өөрөө нэг талын бидний нэр маань нэг талын буюу бэлтгэж байдаг учраас. Тэгэхээр энэ яг энэ Алтанбаатар оюун бэлэг мөнгө хэлсэн энэ юу гадаага энэ мэдүүлж гаргаад байгаа тэр мэдүүлгийг хүчин төгөлдөр босоосон тогтоолгох тэр оюун бэлэг мөнгө хэлсэн Алтанбаатар нарын хооронд холбоотлоос тэгээд хүчин төгөлдөр болгох энэ мөнгө хэлснээс амар мэд рүү бэлтгэлийн зэрэг шийдэлж байгаа энэ тэгвэл амар мэд нарын одоо нэгэнсэлтэй үйлчлэлтэй тогтоол яваа гэсэн энэ өсөж бичих тогтоолсон энэ өгчөнд одоо өгсөн хийх шаардлагатай нь ямар ч хамааргүй одоо байна гэж би үзэж байна. Тийм учраас энэ одоо цааны асуудал энэ гэрээтэй амар мэд энэ эдрийн нэгэнсэлт энэ бол хамаахгүй гэж үзэж байгаа. Тийм учраас нэгэнсэлтийг хүлээж авах хэрэгтэй гэж бол бүтэнгүү болохоор иргэний хэрэг хандлыг гаргаж байна. За ойлголоо. Нэхэмжлэгч нэмэлт хэлэлцүүд байна уу? Төмсөн төлөөлөгч. За шүүгч нар асуулт байна уу? Асуулт байна. За тоёо өмгөөлөгч нэмэлт хэлэлцүүд байна уу? Нэмэлт хэлэлцүүд үү? Мен сонсохгүй харагдаад. Амтараад нэмэлт хэлэлцүүд яваад амтараад нэг баагүй. За шүүх хуралдаан төр засвар шүүх шийдвэр гаргана.